Fintech гэж юу вэ? Энэ нь болохоор fintech гэдэг нь ерөнхийдөө бол англи хэлнээс financial technology гэдэг үгнээс хавталтай явдаг. Тэгээ financial гэдэг финийг аваад technology-ийн tech-ийг авчиж байгаа. Тэгээ нийлээ fintech. Та ямар нэгэн банк аппликейшнийг ашиглаад хүн амьдралаа мөнгө шилжүүлэхдээ та одоо fintech-ийг ашиглаа явж байна л гэсэн үг. Одоо төлбөр тооцооны систем одоо fintech хөгжөөгүй байсан бол та одоо яг яаж одоо хүн рүү мөнгө шилжүүлж байгаа вэ? Мэдээж банк руу явна. Банк руу явахын тулд хамгийн түрүүнд яах вэ? Унааны зардал. За унаанд автобус юм уу, такси юм уу, машина ингээд аваа явлаа. Тэгээ тэндээд бол та унааны зардлаа мэдээж төлнө. Тэнгүүдээ дахиад цаг хугацаагаа алдна. За банкнд дээр очлаа дугаар аваад оочлалт юм байна. Оочлонгууд чи ус чи хэдэн хүмүүс байгаад байгаа вэ? За тэгээ ингээд бодоод үзье. Унааны зардал тэгээд санхүүгээрээ тодорхой хэмжээгээр их дүнг гаргаж байгаа. Тэнгүүд дахиад холн бид нэг цаг хугацаа гэдэг зүйл аим алдаад байгаа л та. Тэгээ финтек гэдэг зүйл одоо төлбөр тооцооны систем гэдэг зүйл нэвтснээс болж энэ бол бидний одоо санхүүгийн үйлчлэгээний зардлыг маш хэмжээгээр бууруулж байгаамаа.